сайн уу? Цэникагийн channel автоморл энэ бичлэгэн дээрээ лабубугийн талаар баг зэрэг юм энергийн талаас нь нэрэ гэж бодлоо. Тэгээд энэ бичлэгэн дээрээ яг шууд эхэнд нь хэлэхэд ерөөсөө юм шүүмжлэх айл нэг талд нь орох лабубуг шүүмжлэх эсвэл лабубуг маш ингэж магтаж одоо юм ирчээ. Сайшаах аль тэр хоёр айл нэгэн үнцгийг баримтлсан ерөөсөө бичлэг биш байх болно. Яг голыг нь ерөнхийдөө аль талыг нь зоосны хоёр тал байдаг шиг аль талыг нь өөрийнхөө зүгээс өөрийнхөө өнцгөөс бодож санагдаж байгаа үзэл бодлоо хуваалцах байгаа шүү. Тэгээ та бүхэн гоё авах гэхийн ухаанаар хандаараа тэгээд миний магадгүй одоо надад санагдаж байгаа энэ үзэл бодол зарим хүмүүст яг ингээд өөрт нь бас мэдрэгдэж байгаа тэгж санагдсан байж магадгүй эсвэл бас мдээгүй ч мэдээлэл байж магадгүй. Шууд эхнээс нь ерөнхийдөө яаж санагдсанаа яриа л да. Анх лабубу гарч ирээл би бол ингээд ямар ч мэдээлэл авахгүй TikTok би ерөөсөө хэрэглэдэггүй. Тэгээд ийм нөө viral болсон шалтгааныг нь ч ойлгоогүй. Тэгээл гинт хүмүүс нэг тийм одоо лабубугийн царайтай нэг юм трендийг болоод байгаа юм байна гэдэг мэдээлэл зүгээр сошиал медиагаар ерөнхийдөө анхны ойлголтоо авч байгаа. Тэр үед болохоор би яг үннийг хэлэх юм бол яагаад ийм нэг юм жоохон сахилгагүй баг зэрэг чөтгөрлөг царайны хувиралтай амьтанд хүмүүс ингэж дуртай байгаа юм болоо гэж ерөнхийдөө гайхаж байсан. Яг юунд нь болж байгаа юм болоо гэд. За тэгээд жоохон ажиглаад анзаараад ер нь ингээд бас юу болж байна гэд бүр илүү хүчээ аваад байсан л да тэр үед. Тэгээд дараа нь ботсон чинь нөгөө бидний нийтийн хамтын ухамсар гэж зүйл байдаг. Collective conscious. Карл Янг хамгийн анх энэ хугтгууныг одоо илрүүлж байсан гэх юм уу? Нэг нэршлиг нүүж байсан. Тэгээд дэлхийд даяар одоо ингээд бүх нийт дэлхийн хүмүүсийн ухамсарт ингээд лабубу гэдэг ойлголт маш эрчимтэй дэлгэрээд маш их хүмүүсийн сонирхлыг татаад тэр их сонирхол анхаарал нь юу болж хуурж байгаа вэ гэхлээр тэр лабубугийн энергийг өгж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө ингээд бид нар юунд анхаарлаа хандуулж юунд одоо фокуслаж юуны талаар бодно бидний ухамсар тийшээ ингэж чиглүүлэгдэж байна шүү дээ. Тэгэхээр тэр зүйл маань ерөнхийдөө бидний яг өгж байгаа энергиэр цэнэглэгдээд өөрийнхөө энергитэй болдог. Тэгээд ерөнхийдөө лабубу маань өөрийн гэсэн нэг юм энергитэй болчихж байгаа. Тэгээд эрэнгүүт бүр илүү хүмүүст ерөнхийдөө татагдах одоо тэр сэтэл сонирхол төрж эхэлнэ л да. Яагаад гэвэл нийтийн ухамсарт ингээд хүч авчлаа нийтийн ухамсарт энерги хоримтлуулчлаа. Хүмүүс айгүй сонирхож байна. Хүмүүс лабубу авснаа гайхуулж эхлэж байгаа нь ерөнхийдөө тэр лабубугийн нийтийн ухамсартах энергийг маш хүчтэй болгож өгсөн гэсэн үг. Ингээд нэмэгдээд байх тусам лабубугийн бидний одоо нийтийн ухамсарт эзлэх тэр орон зай, бидний одоо авах тэр анхаарлын хэмжээ бидний одоо лабубуг авахыг хүсэх хүсэл магадгүй ухамсаргүйгээр нэмэгдээд энерги нь бүр илүү эрчимжээд ер нь бол одоо кинон дэр гардаг шиг тэр ямар ч амьгүй зүйл ингээд ам оруулчихж байна гэсэн үг. Одоо witchcraft хийгээд ямар нэгэн ингээд зүйлийг бид ам оруулаад шившлэг хийдэг гэдэг шиг лабубуг ерөнхийдөө бараг ингээд нийтээрээ шившлэг хийсэн юм шиг ам оруулчихсан гэж ойлгож байна. Ам оруулчингууд ерөнхийдөө бүр илүү хүч аваад тэгээд ихэнх сүултээ сонирхож байгаа хүмүүс яагаад сонирхоод яагаад дуртай байгаа яагаад авахыг хүсэж байгаа ч яг бүрэн ухамсарлаж ойлгож чадахгүйгээр ерөнхийдөө хүсэж аваад эхэлнэ гэсэн үг. Мэдээж хамгийн анх ингээд гарахтаа хамгийн анх тэр одоо би буруу ойлгоогүй бол Blackpink-ийн Lisa тренд болгосон байж магадгүй гэж би ойлгосон. Хамгийн анх ингээд сонирхоод авсан хүмүүс нь мэдээж тэр нийтийн ухамсарын энерги нь ингээд цугларч нэмэгдээгүй одоо ингээд үүсээгүй бүрдээгүй байсан үед тренд болгосон хүмүүсийн хувьд бол тодорхой хэмжээнд өөрсдийнх нь ухамсарынх нь далд ухамсарынхт нь ч юм уу эсвэл одоо тэр сэтгцийнх нь ингээд ялангуяа сүүдэр талтай нь ингэж айгүй гоё хоршиж ажиллаж ингэж таатагдж байгаа болохоор сонирхож аваад магадгүй хамгийн анх дэлгэрүүлсэн байх л та. Гэхдээ тэр нь ингээд сүүлдээ бүр маш олон хүмүүсийн хамарсан ухамсарын төвшөнд ерөнхийдөө энерги
бүрдүүлээд ингээд айгүй хүч авцсан гэсэн үг. Тэгээд мэдээж бол би эхэндээ жоохон шүүмжлэлтэй надад санагдаж байсан. Яагаад те эмч төрлөг царайтай зүйл ингээд хүмүүсийг татаад байгаа юм болоо гэх. Тэгээд тэрийг ингээд бүр илүү цаашаа ингээд өргөжлүүлээ бодохоор хүмүүсийн нөгөө нэг одоо нийгэмд ингээд бидний муу мухай ааш зан чөтгөрлөг байдал ерөнхийдөө дэмжигддэггүй шүү дээ, мэдээж ойлгомжтой дэмжигддэггүй. Бид нар дургу байдаг, бид нар бага хасаа одоо тийм муухай зан гаргавал, муухай ааш гарвал бидний аав ээж бидрийг одоо хүлээн зөвшөөрдөггүй те загнадаг ч юм уу. Тэгэхээр эрэнгүүт нөө бидний сэтгцэд ухамсарын одоо сүүдэр гэдэг хэсэгт маань тэр бидний муу муухай гэж бодож байгаа зангууд даалт ингээ нуугдчихгууд яг тэр shadow сүүдэр аспекттай сэтгцийн маань тэр сүүдэр талтаа маань нэлээд гоё тэрийг маань ингэж таатааруулж хоршиж ажиллаж байгаа юм шиг ерөнхийдөө тэр ингээд дутуу сэтгцийн дутуу хэсгийг нөхөж өгж байгаа мэдрэмжийг ерөнхийдөө өгж байгаа болохоор тэр чөтгөрлөгч юм шиг тэр нэг юм сахилгагүй юм шиг тий царайнд нь нүүрнийх нь хувирал эмоцт нь хүмүүсийн дарагдсан сүүдэр нь ерөнхийдөө өөрийгөө нөхөж илэрхийлж байна гэсэн. Нөгөө төгөөр бас одоо тиймэрхүү юм аимшигын царайтай тийм тоглоомтой зөвхөндөө ингээд уяа явангууд муу мухай сүнсүүдийг зайлуулдаг гэж бас зарим хүмүүс санагдсан гэж бас мэдрэгцэн. Яг өөрөө тэр муу мухай зангийг одоо дотроосоо өөрийгөө хамгаалах тэр зангаа өөрөө далд хийцэн нууцсан гаргаж илэрхийлж чадахгүй байгаа болохоор магадгүй тэр тоглоомны ачаар одоо тэр зангаа ингэж одоо бусдад илэрхийлж байгаа ч юм уу тийм намайг бити оролдороо ч юм уу би аюултай шүү гэдэг мэдрэмжийг бас ингээд ухамсаргүйгээр өгмөр байгаа хамгаалтын механизм юм шиг. Тэгээд мэдээж яг одоо лабубутэй хүн болгоны хувьд тухайн хүн нь тэр одоо тоглоомтойгоо ямар хайрцагтай байх, ямар энергийг өгөх, хайрлах уу эсвэл одоо мэдгүй одоо ямар хандлагатай тэр тоглоомтойгоо энергийн солилцол ухамсаргүйгээр ч гэсэн үүснэ. Ухамсартайгаар үүсгэж болно. Ямар энергийн одоо тийм харилцан холбоо үүсгэл өгж байгаагаас хамаарат тэр тухайн чимэл тоглоом нь миний түрүүч хэлсэн шиг ингээд ам оруулж байгаа юм шиг ерөнхийдөө тодорхой хэмжээний энергитэй байхын хувьд бол байна. Бидний бүх одоо амьдралд хэрэгжилж байдаг одоо амьгүй зүйлстэй бидний гар утас хүртэл ингээд тодорхой хэмжээний энерги шингэсэн. Бидний анхаарал маш их очдог болохоор бидний утас хүртэл одоо нэгэн тийм одоо сүнслэг гэх юм уу энергитэй болчихсон байдаг. Яг ингээд квант ертөнцийн энерги хувьд ярил шүү дээ. Тэ нэг амар юм сүнс чөтгөр далд ертөнц гэхээс илүү зүгээр л квант ертөнцид бүх зүйл энерги бидний одоо амьгүй зүйлс ч энерги бидний одоо бага наснд ингээд хайрлаж байсан чимэл тоглоомууд хүртэл ингээд ямар нэгэн хэмжээний энерги хоримтлуулсан байдагтай адилхан. Тийм. Тэгээд сая сүүлд лабубугийн талаар ингээд нэг хэсэг маш амар ингээд тренди те бүхэн болгон авахыг хүсэж байсан чи гинт одоо антагонист буюу эсрэг лабубугийн эсрэг ухуулыг явуулах тийм мэдээлэл зөндөө гинт тархсан байлээ л те. Дээр үеийн одоо нэг юм түүхийн ч юм уу mystical одоо зохиолт Пазузу гэдэг нэртэй юм чөтгөр байдаг. Гэдэгтээ тэрнээс гаралтай гэдгээд нэг юм одоо лабубугийн эсрэг хүмүүст айдсыг тарах мэдээлэл бас тархсан байсан. Тэр бол бас хэтэрхий туйлширсан үзэл бодол. Тэр одоо мэдээж яг хандлт авах гэсэн л зорилготой контент. Тэгээд дээрэс нь яг юм одоо spiritual сүнслэг ертөнцөөс нэлээд айдаг те энергиэс айдаг хит их цагаан хил амнаас айдаг ч юм уу яг юм энергийн айдастай хүмүүс ерөнхийдөө гоё таргет болж одоо хандсан тэдрээс хандлт авах гэсэн эн чинь яг үндэ юм чөтгөр шүү дээ гэртээ ингээд чөтгөр оруулж ийн гэх мэт хит туйлширсан бас нөгөө буруу талын контент мэдээлэл яваад байсан. Тэгээд ерөнхийдөө лабубугийн талаар би ер нь өөрийнхөө бодож байгаа үзэл бодлоо илэрхийлье гэсэн санаа аль дээрээс хойш төрж ирсэн ч гэсэн ерөнхийдөө ажиглал гэдэг хандлагатай байж байгаа одоо л хийх цаг нь ирсэн бололтоо яалтчгүй өөрийнхөө ингээд үзэл бодлогоо илэрхийлмээр санагдаад эмчилгээ хийж байна. Тэгээд дахин нэг зүйлийг тодорхойлж өгөхөд би бол ерөөсөө эсрэг биш бас амар дэмжиж байгаа ч биш ерөнхийдөө та өөрөө тэр авж байгаа тоглоом одоо чихмэл байна уу юу байна уу хамаагүй ямар ч хамаагүй амьгүй зүйлийг
нэгт яагаад хүсэж авахыг хүсэж байгаа вэ те тань тэр авах хүсэл сэтэл ухамсарт тань ямар байдлаар төрж байна вэ гэдгийг мэдээж ажиглахыг одоо оролдох юм бол өөрийнхөө талаар маш их ойлголтыг нэгт авна. Хоёрт үнэхээр тэр зүйлийг би одоо гадны нөлөөгөөр авах гэдэг нь эсвэл үнэхээр миний сэтгцэд ашигтай хэрэгтэй байх болохоор би авж гинүү гэх мэтийн ингээд одоо нэлээ өөртөөгөө харилцан ярилцаж ингэж өөрийгөө ойлгож таних те энийг авмаар байгаа хүсэл маань яг юм нийтийн хамтын ухамсарын тэр нөлөөнөөс болоод би авж гинүү эсвэл үнэхээр миний доторх одоо тэр дотоод хөөгт болон миний дотор байгаа сүүдэрт ашиг хэрэгтэй одоо тус болохоор хань болохоор юм одоо царайтай хүүхэлтэй байгаа болохоор би энийг ингээд авч гинүү гэх мэтэр ерөнхийдөө одоо эхлээд өөрийгөө ойлгоно гэсэн. Тэгээд аль хэдийн авсан байгаа хүмүүс ч юм уу эсвэл ингээд авахаар шийдсэн байгаа хүмүүс байлаа гэж бодъё л доо. Тэр тоглоомтойгоо ямар та энергийн холбоотой, ямар харилцаатай хандлагатай байгаа нь маш чухал. Мэдээж айх юм бол тэр бол айцаар дүүрээд айцын одоо айцаар хоолдог ч юм уу эсвэл яг юм айцын хэлбэлзэлд давтамжид одоо оршдог янз бүрийн энергийн одоо юмнуудыг татна гэсэн айцын үйл явдлыг ч юм уу тий айцын одоо мэдгүй айцтай холбоотой зүйлүүдийг татна. Тэр хэлбэлзэлд ингээд орших юм бол хайрын хэлбэлзэлтэй тэр ингээд тэр лабубуг ингээд чи төрлөг сахилгагүй ч гэсэн би чамд хайртай шүү гэдэг тийм хандлагаар хандах юм бол тэр бол яг л нөөнийг өөрийнхөө сүүдэр талаа ерөнхийдөө хүлээн зөвшөөрөх тэр эдгэрэлт тань бас туслах боломжтой. Чи ингээд им мангас шиг те аимшигтай царайтай ч гэсэн би ингээд чам таартай шүү гэдэг тэр хандлага бол ерөнхийдөө өөрийнхөө сүүдэр талуудыг хүлээн зөвшөөрж одоо хайрлахад маш одоо хэрэгтэй дасгал маягийн яг юм бодит практикал ерөнхийдөө баг юм дасгал болно гэх юм уу сэтгцэд тань хэрэгтэй. Тэгэхээр лабубутаага ямар харилцаатай байгаа нь маш чухал. Хүүхдүүдийн хувьд бол гэхдээ жоохон аюултай санагдаж байна. Ягаад гэвэл хүүхдүүдийн сэтгцэн ерөнхийдөө ухамсарна те бүрэн бүрдэж амжаагүй яг бүрдэж байгаа явцад ямар мессежийг тархинд нь ямар мессежийг тэр ухамсарт нь өгөж одоо боловсруулж тэр хүүхдийн ухамсарыг ингэж одоо байшин барьж байгаа юм шиг барих уу те энэ их social media-д янз бүрийн амар мэдээллүүд амар юм хүүхэлтэнүүд бас гардаг болсон юм билээ шүү дээ. Амар юм төрлөг юм шиг аимшигын мангастай юм шиг иймэрхүү контент бас дуртай байгаа хүүхдүүдийн сэтгцэн бас ямар шалтгааны улмаас тийм юм дурлаад байна те. Тэр бол нэлээд одоо анхаарал татах үс нэлээд бүр илүү сериосны асуудал. Хүүхдүүдийн хувьд бол ерөөсөө бараг яг үннийг хэлэх юм бол энийг ингэ үзэж байгаа аав ээж нар байвал зөвлөөд бол би ерөөсө зөвлөмөөргүй байна. Ер нь бол дэмий тэрний оронд илүү тийм одоо органик гэхүү арай юм natural те байгалийн хөөрхөн юм зүгээр л яг л одоо амьтны нүүр хэлбэр дүрстэй тийм тоглоом авч өгөх нь хамаагүй илүү ирүүл тэгээ яалтчгүй цаг үе маш их өөрчлөгдөж байна. Хүүхдүүд ч өөрчлөгдөж байна. Бидний сэтгц ч гэсэн өдөр тутамд секунд бүр бараг ингээд дижитал ертөнцид өөрчлөгдөж байна. За тэгээд ямар ч тач лабубугийн талаар нэг иймэрхүү ярих зүйл байлаа. Та бүхний бас үзэл бодол юу гэж бодож байна? Комент хэсгээр үлдээгээрэй те. Давхар сануулж хэлэхэд энэ бол зөвхөн миний хувийн одоо үзэл бодол, хувийн үзэл санаа. Тэгээд би нэг амар юм та бүхэнд үзэл бодлоо тулгасан юм бол байхгүй зүгээр гой хуваалцж байгаа шүү. Тэгээд хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй байсан байх л гэж найдаж байна. За тэгээ баяр таа.